transform political ambition and policy objectives into financially viable, bankable projects capable of attracting. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн зарлагдсанаас хойш бол одоо Монгол улс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройдол, цөлжилт эдгээр асуудлууд дээр бол дэлхийд дахинд манлайлалыг үзүүлж эхэлсэн. За үүний одоо нэг томоохон жишээ бол 2022 онд Монгол улсын засгийн газар, Монгол улсын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллага 2026 оныг бэлчээр ба нүүдлийн малаж чухал эрхлэгчдийн жил болгон зарласан. Тэгээд одоо энэ жил зарлагдсанаас хойш нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллага дэлхийн маш олон 100 гаруй оронд одоо энэ яг бэлчээрийг хамгаалах, малчтын амжиргааг дээшлүүлэх, энэ бэлчээрийн менежменттэй энэ нүүдэлчин аж ахуйг дэлхийд түгээн дэлгэрүүлэх энэ одоо чиглэлээр маш олон арга хэмжээнүүд хийж байна. За үүний оргил уулзалт болох одоо уулзалт нь энэ одоо бас 2026 оны 8 дугаар сард Монгол улсад зохион байгуулагдлаа. Энэ ч одоо 100 гаруй орны одоо 250 гаруй малчид Монгол улсад чуулсан ийм одоо энэ дэлхийн малчтын чуулга уулзалт боллоо. Энэ дэлхийн бэлчээр ба нүүдлийн малаж чухал эрхлэгчдийн жилийн нээлтийг Монгол улсын ерөнхийлөгч чухнагийн хүрэлцэх 2025 оны 12 дугаар сард Италийн Ром хотноо бас нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн. Тэгэхээр энэ байгаль орчны чиглэлд бол маш их Монгол улс манлайлал үзүүлж байна. Ингээд одоо энэ цөлжилтөд тэмцэх конвенцийн талуудын баг хурал буюу COP17-г Монгол улс бас хүлээн авч байна. Энд бол 190 гаруй 197 орны одоо төлөөлөгчд Монгол улсад бас одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр одоо энэ өнөөдрийн энэ 2026 оны 8 сарын 24-ний энэ өдөр үндэсний ногоон лабын шалгарсан одоо 15 төсөл маань бас төслүүдэд танилцуулж байна. За үндэсний ногоон лаб маань бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл одоо хамтран хэрэгжүүлж байгаа платформ байгаа. Энд бол одоо хүнс үдэ аж ахуйн үйлдвэрийн яам, за байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, зэрэг одоо мөн одоо арилжааны банкуд, олон улсын байгууллагууд зэрэг хамтран одоо үүсгэн байгуулсан юм платформ байгаа. Тэгэхээр энэ платформын хүрээнд бол яг энэ бэлчээрийг хамгаалах, цөлжилтөд тэмцэх гэдэг энэ чиглэлийн нийтдээ 135 төсөл бид хүлээж авсан. Энэ 135 төслийг 3 үе шаттайгаар сонгон шалгаруулж эндээс бол одоо эхлээд 75 төсөл, дараа нь 35 төсөл, ингээд дараагийн хамгийн сүүлийн эцсийн сонгон шалгаруулалт 15 төсөл сонгон шалгаруулсан. Энэ 15 төсөл сонгон шалгаруулсан төслүүд маань одоо 12 сарын хугацаанд бол энэ цуврал хичээлүүдэд тогтмол хамрагдаж одоо өөрсдийнх нь төслийг бол сайжруулсан байгаа. Тэгэхээр одоо ер нь бол дэлхийд дахинд бас ногоон санхүүжилтийн боломжууд их байна. Монгол ч гэсэн арилжааны банкуд энэ ногоон санхүүжилтийнхаа одоо их усүрийг бас нэмэгдүүлсэн, ойролцоогоор 5% арчин байгаа шүү дээ нийт арилжааны банкын. Гэхдээ гисэн боловч одоо яг энэ хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн төслүүд их ховор байдаг учраас одоо яг энэ төслүүдийг одоо илүү сайжруулахад одоо тусдим болж байгаа мөн одоо хөрөнгө оруулагчтай холбох юм гүүр болж байгаа платформ юм байгаамаа. Ингээд өнөөдөр ингээд 15 төсөл маань хөрөнгө оруулагчдад питчинг ивент буюу 5 минутын турш одоо хөрөнгө оруулалт татах ийм одоо питчинг арга хэмжээгээ зохион байгуулж байна. За энэ одоо үндэсний ногоон лабын үйл ажиллагаа маань бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөнтэй бол шууд холбогдож байгаа. Тэгэхээр одоо цагаалт үндэсний хөдөлгөөн маань бол энэ нэмийн үртгийн сүлжээгийн бүх төвшөнд нь одоо сайжруулах ийм нэгдсэн одоо үндэсний хөдөлгөөн байгаа. Энэ 2024 онд улсын хурлын 63 дугаар тогтоолоор батлагдаж 2025 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн ийм үндэсний хөдөлгөөн байгаа. Тэгэхээр одоо дэлхийд дахинд одоо бид нар энэ малын бэлчээрийн даатц малын тоо толгой ихсэж байна. Тийм учраас бэлчээрийн даатцд нөлөөлж байна, цөлчтөд нөлөөлж байна гэсэн бас ийм зүйлүүдийг бас нөгөө талаар хэлж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь харахад бол одоо малчид бол ерөөсөө гол үндсэн орлого нь бол ноолуур мах гэдэг энэ одоо үндсэн орлого нь бол тэрэн дээр тогтож байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар юу болж байна гэхээр малынхаа тоог ихсэх тусмаа илүү орлого нь өндөр байгаа. Гэхдээ үүнийг бол илүү нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж
их нэмэгдүүлэх юм бол эргээд ингээд малын тоо цөөрөх ингээд бэлчээрийн даацтай одоо эргээр нөлөөлөх ийм үндсэн одоо агуулгатай байгаа. Тэгэхээр энэ одоо малчнаас ахуулаад одоо олон улсын брэндүүд хүртэлх энэ нэмэн үртгийн сүлжээнд бүх тоглогч нар бүгдээрээ нэгт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.